Өнөөдрийн хичээлээр бид англи хэлний хамгийн суурь 2 цаг болох present simple болон present continuous энэ ялгааг нарийн судалж зөв хэрэглэж сурна. Эдгээр цагуудыг хэрхэн зөв ойлгож өдөр тутмын харилцаандаа ашиглах талаар жишээ болон тайлбарын хамт үзэх болно. Present simple цагийг бид өдөр тутмын дадал зуршил, тогтмол үйлдэлүүд, шинжлэх ухааны баримт эсвэл ерөнхий үннийг илэрхийлэхэд хэрэглэдэг. Жишээлбэл I drink coffee every morning. Буюу би өглөө бүр кофе уудаг. Гэд нь миний тогтмол хийдэг үйлдэл юм. Мөн The sun rises in the east. Буюу нар зүүнээс манддаг. Энэ ерөнхий үнэн билээ. Харин present continuous цагийг яг одоо тухайн ярьж буй мөчид явагдаж байгаа үйлдэл төр зуурын нөхцөл байдлыг илэрхийлэхэд ашиглана. Жишээ нь I am studying English now гэдэг нь би одоо англи хэл судалж байна гэсэн утгатай. Өөр нэг жишээ бол He is wearing a blue shirt today. Буюу тэр өнөөдөр цэнхэр цамц өмссөн байна. Юм. Энэ нь төр зуурын нөхцөл байдлыг илэрхийлж байна. Одоо нийтлэг гардаг нэг алдааг авч үзье. I am usually drinking coffee in the morning гэж хэлэх нь буруу. Зөв нь I usually drink coffee in the morning. Юм. Учир нь usually гэдэг үгэнд давтамж заадаг тул present simple хэрэглэгдэх ёстой. Present continuous яг одоо явагдаж байгаа үйлдэлд зориулагддаг. Англи хэлэнд үйл үгийн бас нэг онцлог бий. Зарим үйл үгс нь үйл хөдлөл бус харин байдал, мэдрэмж бодлыг илэрхийлдэг. Эдгээрийг stative verbs гэж нэрлэдэг. Жишээ нь I am knowing гэж хэлхийн оронд I know гэж present simple хэлдэг. Үүнийг I am loving биш I love гэж хэлдэхтэй адилхан ойлгож болно. Одоо present simple болон present continuous цагуудын хэрэглээг бодит ярианаас сонсцгоё. Амар Сара хоёрын яриаг анхааралтай сонсно уу? Тэд хэрхэн эдгээр цагуудыг байр байдлынхаа дагуу ашиглаж байгааг ажиглаарай. Мэдлэгээ баттгах зорилгоор хідэн дасгал хийцгээе. Эхний асуулт. Шээ. Го. To work every day. Зөв хувилбарыг сонгоно уу? Хариулт нь goes. Учир нь өдөр бүр ажилдаа явах нь тогтмол үйлдэл учраас present simple ашиглана. Өнөөдрийн хичээлээр та present simple болон present continuous цагуудыг ялгаж зөв хэрэглэх аргыг сурсан байх гэж найдаж байна. Дадлаг хийж сурсан мэдлэгээ амьдрал дээр хэрэглээрэй. Баяртай.